За Зэсэрдний өв компани хувьцаа эзэмшлийн ажлын хэлтсийн төр хорооны дарга Дүлгөөн Тамир гэж хүн байна. Дүлгөөн Тамир гэж хүн байна. За яг өнөөдрийн энэ нөхцөл байдалд бол шууд хөрөнгө оруулалт хариуцсан Батбаяр захирал бол шууд буруутай. Энэ олон мянган иргэд яагаад орилоод байгаа юм? Энэ олон мянган иргэд яагаад олон мянган иргэдийн эрх ашигын төлөө яваад байгаа юм? Тийм учраас Батбаяр захирал бол үнэхээр санхүүгийн аргаар энэ олон мянган иргэдээс 30 гаруй тэрбум төгрөгийг шамшигтуулсан нь бүр маш том факт. Яг өнөөдрийн байдлаар Зэсэрдний өв компани цагаан сараас өмнө 25 мянган хувьцаа эзэмшигчтэй аргаа аваад 100 мянган төгрөг урьдчилгаа дээд хэлбэрээр ингээ олох гээд үйл ажиллагаа явуулж байна. Батбаяр захирлын шамшигтуулсан 30 орчим тэрбум төгрөг бол 25 мянган хувьцаа эзэмших хуваахад нэг ойролцоогоор 1.5-аас 1.8 сая төгрөгийн ноогдлаш өгөх ийм нөхцөл үүсэж байгаа. Тийм учраас энэ санхүүгийн аргаар ингэж лөөвөрдөж башир арга хэрэгжилж байгаа нь энэ бол цэвэр мүлжлэг. Энэ бол мүлжигчдийн тогтолцоо мөн гэж бид нар харж байгаа. За яг өнөөдрийн байдлаар бол 600-аас 700 орчим хувьцаа эзэмшигчд маань нэг өдрийн дотор 6-аас 7 мянган орчим хувьцаа эзэмшигчд маань гарын үсэг зураад ингээ авилгатай тэмцэх газар өгөө гэдэг бидрэг тушаал өгсөн. Одоо энд байгаа хувьцаа эзэмшигчд бүгдээрээ төр хорооны гишүүд. Энэ Инх тайвны Батбаяр гэдэг хүн ямар учраас энэ 30 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулж ингэж сөлбөж авч явсан бэ? Энийг яаралтай та нар олж тогтоодог төрийн албан шатны байгууллагууд, за энэ хууль хэлтийн байгууллагуудад үүрэгдэж ингэж бид тэдийг явуулж байна. Тийм учраас биднэрт бол боцох эрх байхгүй. Харин Батбаяр захирлаа таныг болон таны гэр бүлийг бид нар чинээлэг, биелэгжүү, хөрөнгөөр хагсан ийм байдалтай байхын тулд бүтэн 15 жил бид нар дэнчин тавьж яваагүй. Бүх амьдралаа золиосч бид нар яваагүй. Тийм учраас нүүрөө буруулж 30 орчим тэрбум төгрөг энэ иргэдээс шамшигтуулж алга болсон бол эргэж ирээд тайлбараа тавиач. Ямар учиртай хулгай хийсэн? Мөнгө мөртөө гэж байдаг. Мөнгө мөртөө. Тийм учраас одоо энэ олон мянган иргэдэд хувьцааны ноогдол ашиг өг. Бид нар шаардж байна. Одоо бид нар ямар хариу авч очих вэ? Энэ 25 мянган иргэд. За 3 дугаарт энэ Батбаяр захирлын энэ үйл хэрэг бол маш бүдүүлэг улам өртөө холбоотой үйлдэл. Энэ бол үнэхээр одоо Батбаяр захирал телевизээр харж байгаа бах. Үнэхээр одоо яах ёстойгоо мэдэхгүй хуухам ажил сууж байгаа бах. Тийм учраас Орхон аймгийн олон мянган иргэд 25 мянган иргэн байгаа яг одоо. Насанд хүрээгүй хүүхдүүд маань өнөөдөр 90 цент хүрээд нэг 12 орчим хүүхдүүд маань хувьцаагаа аав ээжээсээ өвлүүлэх шилжүүлэх үйл ажиллагаа явагдаад ингээ нийтдээ 42-оос 45 мянган орчим хувьцаа эзэмштэй болцсон байна. Яг өнөөдрийн байдлаар. Энэ нийтийн үйл хэргийн энэ өмч хөрөнгийг ингээ шамшигтуулж, зовчуулж ингэж авч явдаг бол үнэхээр байж болохгүй зүйл. Үнэхээр харамсалтай. Тийм учраас Орхон аймгийн 25 мянган иргэд Зэсэрдний өв компани хувьцаа эзэмшигчид нийгэмд газар хөдөлгөн шүү. Төр засагт бид нар байр суурь хатуугаа илэрхийлнэ шүү. Батбаяр захирал та яг ямар утсан дээр яваага сайн ажиглаж хараарай. Уурсаж шилгэнсэн, хорссон, зэвүүцсэн энэ олон мянган иргэд хувьцаа эзэмшигчд бол яахаас ч буцахгүй байх шүү гэдгийг албан ёсоор илэрхийлье.